За сайн бацхан та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Yamaha зохион байгуулж хэлний бэлтгэлээс хэрхэн их сургууль орох тухай бид нэг цуврал видео хүргэж байгаа байлаа. Тэгээд энэ удаагийн дугаарт маань Тэлмэн маань зочноор оролцохоор болсон байгаа. За тэгээд Тэлмэндээ баярлалаа. Тэгээд Тэлмэн маань өөрийгөө танилцуулаад хэлэхгүй юу? За бүгдээрээ сайн байцгаана уу? Намайг Тэлмэн гэдэг. Одоо Төгшөөр сургуулийн 1-р курс оюутан юм аа. Тэгээд өөрийнхөө ингээд 10 жилийнхээ амьдрал 10 жилээс эхлээд ямар замаар яаж явж байгаад энэ их сургуульд орсон тухайга тааш танилцуулж өгөх үү? За ерөнхийдөө 23 дугаар сургууль 10 жилээр 23 дугаар сургуульд 2017 онд төгсөөд тэгээд 2018 онд 2018 оны 10 сард Японд ирсэн. Хэлний бэлтгэлээр 1 жил 6 сар сураад тэгээд сая 3 сар Төгшөөр сургуульд тэнцэж орсон байгаа. Энэ их сургуульд ингээд тэнцэж ороход ерөнхийдөө ямар одоо материалаа явуулахад ямар зүйл шаарддаг вэ? Чи яг ямар шугамар нь аль шалгуураар нь гэх юм уу орох чинь гэдгээсээ шалтгаалаад ерөнхийдөө ялгаатай байгаа. Тэгээд миний орсон болохоор эсээ бичсэн. 2 хуудас эсээ бичсэн баха. Ийм параграфуудын асуултыг чамд өгчнө. Тэгээд тэрийгээ илүү дэлгэрүүлээд тэгээд нэг тийм 2 нүүр эсээ бичээ. Тэрнээс гадна дахиад нэг өөрийн гэсэн нэг тийм асуултууд, хувийн чанартай асуултуудад нь хариулагдчихсан. Тэгээд хэдэн сард ер нь материалаа явуулах хэрэгтэй гэдэг. Одоо дараа жилийнх нь 3 сард. Би болохоор айгүй эрт төгсөн материалаа. Одоо өмнөх оных нь 10 сард би материалаа өгөөд хариугаа авчихсан байсан. Тэгэхээр 9 сарын ихээр өгч ирсэн баха. Нэлээд эрт өгч ирсэн. Өөр ямар нэгэн шалгуурууд байдаг одоо ч хэлний төвшин тийм байх хэрэгтэй юм уу? EGU-гийн оноо гэх юм. Нөгөө аль факультетд чи яг ямар төсвүүд орж байгаагаас шалтгаалаад бас тэр нь янз бүрээр. Би болохоор яг улс төр эдийн засаг мэргэжлэр сурдаг. Энэ хоёртой байх хэрэгтэйсэн. Ямар ч байсан. Тэр N1-тэй бол яг илүү нэмэлт point маань болж өгсөн. Тэгээд англи хэлний шалгалт өгсөн. TOEFL-ийн оноотой байсан бол бас нэмэлт оноо болж орсон байгаа. EGU-гийн оноо бол хараагүй. Гэхдээ өгсөн гэдэг нь бас нэг point болсон. Ингээд хэлний бэлтгэлээс их сургуульд орохдоо нийт хэдэн сургууль руу материалаа явуулаад энэ сургуулийг сонгож авсан бэ? Ерөнхийдөө 3-4-ийг судалж ирсэн. Тэгээд хамгийн ихээр орохыг хүссэн нь одоо энэ тэнцээд орчихсан байгаа сургууль маань хамгийн номер 1-ээрсэн болохоор ерөнхийдөө хамгийн эрт материалаа явуулсан. Тэгээ хариун жисэн эрт гарах байсан болохоор ерөнхийдөө хэрвээ тэнцэхгүй бол дараа 2-3 дахь сургууль руугаа явуулъя гэдэг. Ер нь бол бэлтгэлээ хангацсан байжгаад хариу маань тэнцсэн гэж ирсэн учраас тэгээ шууд орсон байгаа сургуультай. Тэгээд ингээд бараг ингээд 1.5 жил хэлний бэлтгэл сурахдаа ингээд 8 сард материалаа 8-9 сард материалаа явуулж байгаа гэхээр ингээд хизээд нь энэ хоёроо авсан бай. Тэр нэг сонирхолтой. Өмнөх одоо нөгөө жил 1 жил 6 сар учраас тэр хооронд одоо 2 удаа шалгалт өгөх эрх үүсэж байгаа гэсэн үг л дээ хэлний бэлтгэл. Тэгээд яг ирээд шууд өгөх 12 сард өгөх боломжтой. Эсвэл тэр жилийнхаа 100 нь өгөх боломжтой. Эсвэл дараагийнх нь дахиад өвлөн өгөх боломжтой байхгүй юу? Сургуульд орохоос өмнө. Тэгэхээр ерөнхийдөө бол 2-3 шаардлагатай байсан. Тэгээд миний хувьд гэвэл угаасаа авчихсан байсан учраас өмнөх 10 зуных дээр нь авчихсан байсан. Тэгвэл сургуулиас судлахтаа яг ингээд ямар зүйлсийг нь илүү харсан бэ? Хамгийн түрүүнд яг миний сурмаар байгаа. Би болохоор өөртөө нэг юм том зорилготой ч гэдэг юм уу те. Заавал одоо тэр газар ажиллана. Тийм учраас надад одоо жишээлбэл Дэлхийн банкнд би ажилламаар байна. Тэхийн тулд надад эдийн засгийн талаар илүү дэлгэрэнгүй би өөртөө мэдлэг нөгөө одоо мэргэжлийн мэдлэгтэй байх хэрэгтэй гэдэг утгаараа эдийн засгийн одоо ингээд сургууль болгонд эдийн засгийн факультетд байгаа ч гэсэн илүү эдийн засгийг ингээд наривчилсан судалдаг ч юм уу яг миний мэргэжлийн нэгтлэн бодох тал руугаа ч юм уу тиймэрхүү одоо нөгөө мэргэжлэрээ хамгийн түрүүнд хайсан л та. Тэгээ дараа нь мэдээж орчноор нь хайсан яг төвдөө байна уу жоохон Токиогоос гараад байна уу гэдгээр хайж агаад
Тэгээд баг зэрэг нэр хүндийг нь бас бодож сургуулаа хийсэн. Мэдээллүүдээ ер нь ямар хөө байдлаар цуглуулсан бэ? Хэлний бэлтгэлийн зурны амралт болохоор яг эд халуунаар болдог байхгүй юу? 8 сарын ихээр ерхэд амарчдаг. 2-7 хоног амардаг л та. Тэгээд яг тэр 2-7 хоног гэхэд ерөнхийдөө сургуулаа хүүхдүүд шийдсэн байх хэрэгтэй байдаг л та. Гэтэ миний хувьд болохоор юу ч арай шийдээгүй. Яг номер 1-ийг гаргаж ирч чадаагүй. Тэгээд 3-4 сургууль дээр эргэлзээд open campus-аар явдаг байсан. Тэгээд хамгийн туллаа гэхэд хэлний бэлтгэлийнхаа зуны амралтыг дуусгаад буцаад хэлний бэлтгэлийн хичээлдээ ороход чи ингээд аль хэдийн шийдчихсэн. Тэгээд тэргээ багштай хэлчихсэн. Тэгээд багш чинь чамд тэр сургуулийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг эртөө өгчих байхаар гэж би тав гэж авчихсан. Ер нь танаас руу орж байгаа хүмүүс ер нь зөвлөгөө юу вэ? Манай сургуульд орж байгаа хүмүүс ерөнхийдөө ингээд ярьцлага дээр ч юм уу. Сүүлийнхээ шатны дээр ярьцлага дээрээ тийм амар бэлдээд хэрэггүй юм шиг санагдсан. Миний хувьд болохоор яг уу багштайгаа сайн бэлдсэн. Тэгээ чийжлэхийн үед бол чийжсэн. Гэхдээ яг ингээд яриад ихсэн чи ерөөсөө ингээд зүгээр өөрийнхөө ярьснаа тухайн одоо тэр шүүжсэн багш нарт маань илүү хүссэн юм болов бас зүгээр яг ингээд өөрөөрөө тайван байсан маань point болсон юм болов гэж бодсон. Тэгээ манай сургуульд авахаар ингээд төлөвлөж байгаа бол ярьслахаа шалгалтын дээр хүүхдүүд айгүй хасагдсан байлээ л дээ. Тийм учраас зүгээр тайван чөлөөтэй инженеэр хэлэхэд баг найзтайгаа ч юм уу те арай хүндэтгэлээ хэлбэр ашиглаад найзтайгаа ярьж байгаа ч юм уу. Тиймэрхүү маягаар өгсөн нь өөртөө ч гэсэн айгүй тийм сандрал багтай гэх юм уу. Яг уу тэр N2, N1 TOEFL-ийн оноо, ээжүүгийн оноо ч гэдэг юм уу те. Тэрийг бол ялцчгүй хичээвэл бүгд авчхаар зүйлс болохоор яг чи гэдэг хинбэ гэдэг юм уу. Чи яг ямар хүн бэ? Чи яагаад заавал манай сургуульд авах гээд байгаа юм бэ гэдэг маань яг ярилцлаган дээр ингээд хоёр хүн амьдараа бие бинийгээ хараад ярилцж байгаа болохоор тэр хүний нүднээс нь ч юм уу ярьж байгаа тэр биеийнх нь хилэмжээр өөргөө илэрхийлж байгаа байдлаас нь сайн дүгнэгддэм болоо гэж бодсон. Одоо ингээд ярилцлаганд ороход хэлний бэрхшээл хэр байсан бэ? Жил авсан дараа. Би японыг ерөнхийдөө багасаа сурсан. Ахлах сургуулиудад ерөнхийдөө японыг үздэг байсан байхгүй юу? Гэхдээ мэдээж бүр тийм лаг байх хэмжээний биш. Яг 10 жилийн боловсролоор үздэг байсан учраас надад хэлний бэрхшээл гэж бол ярьцлагт өгч явах хэлний бэрхшээл бол нэг амар сүртэй байгаа. За одоо сүүлийн сэдв. Сургуулийн төлбөрийн тухай танай сургууль ямар байдаг вэ? Манай сургууль хувийн сургууль болохоор сургуулийн төлбөр ерөнхийдөө өндөр 1 жилийн сургуулийн төлбөр. Гэхдээ яг нөгөө оюутнуудынхаа байр байдлыг харж агаад чи нэг доор 1 жилийнхаа сургуулийн төлбөрийг төлж болдог. Эсвэл 4 хуваач төлж болдог. Тэгээд 4 хуваахаар бол ингээд яг жилийн төлбөрийг 4 ингээд хуваацсан юм цаас ерөнхийдөө байдаг л та. Тэнцэн тохиолдолд өгдөг тийм бас боломжтой. Тэглэг авах боломж ер нь хэр их байдаг вэ? Сургууль дарснахад. Яг одоо ингээд корона гэсэн байгаа болохоор яг сургууль дээр очиод тэтгэлийн талаар бүрэн мэдээлэл авч чадахгүй байгаа ч гэсэн ингээд сайт дээр харах юм бол Япон оюутны дунд зарлагддаг тэтгэлгээс илүү гадаад оюутны дунд зарлагддаг тэтгэлэг айгүй ихтэй санагдсан. Тэгээд мөнгөн дүнээрээ харин жоох өөрөөр байж магадгүй. Айгүй баг мөнгөн дүнтэй ч тэтгэлэг айгүй харагддаг. Өөрөө тэтгэлэг рүү материалаа явуулж ясан нь ер нь туршлагаасаа олцсон шүү дээ. Тэрэн дээр зөвлөгөө өгвөл. Яг короногийн гараад нөгөө бид нар юунд авсан шүү дээ 20. Тэр үед манай сургууль нэг тэтгэлэг зарлаад тэрэнд бол яг бүтгүүлсэн. Гэхдээ хариу гатад бас нөгөө бүр ингээд яг энэ жилийн үед онцгойгоор маш хүнд хэцүү байгаа оюутнуудтай тэтгэлгийг өгөхөр болсон гэлээ. Тийм болохоор одоохондоо бол тэтгэлэг аваагүй байна. За одоо хамгийн сүүлд ер нь одоо үзэж байгаа одоо ингээд хэлний бэлтгэлд байгаа тэгээд их сургуульд орох ч материалыг олох ч хүмүүс нэмж хэлэх зөвлөгөө байна. Өөрөө хайн гэвэл жаахан хэцүү байж магадгүй сургууль айгүй их сургууль байгаа. Тэгээ хаанаас нь хэлхээ мэдгүй айгүй их төөрж магадгүй. Нөгөө Shibuya Shinjuku дээр ингээд нөгөө хэлний бэлтгэлд сурж байгаа оюутнуудад зориулсан коллеж болон Senmongaku болон Daigaku нарын юу болдог л таа. Анна ярих уу тийм
уулзалт гэх юм уу? Яг ингээд сургуулиас багш нар ирцгээсэн манад ямар шалгуураар орж болох талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгдөг. Тиймэрхүү амар ивентүүд айгүй их болдог. Тэгээд хэлний бэлтгэлийн багш нар ч өнөхөд айгүй сайн мэдж байгаа. Зарим нь та идэг бол заавал дагуулаа явна гэдэг дагуулаа явдаг. Зарим дээр нь бол өөртөө олоод өөртөө яваа чөлөөгч олгоод өгөө гэдэг юм билээ. Тийм болохоор тиймэрхүү яг ингээд өөрөө ханаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол тиймэрхүү нэг ивент дээр очиод нэг баг зэргийн баримжаа аваад за энэ сургуулийн ингээдэмэн тэгдэмэн ч гэдэг юм уу. Тиймэрхүү баримжаа аваад тэгээ багш нар дээр очиод энэ сургууль хэрвээ ч гэдэг юм уу. Японд хэд нэр хүндтэй вэ гэдэг талаас нь асуугаад тэгээд өөртөө тохирохыг олсон зүгээр ах гэж бодож байна. Бид нартай өөрийнхөө туршлагыг хуваалцсан маш их баярлалаа. Тэгээд баярлалаа.